Улаанбаатар трам төсөл. Улаанбаатар трам төслийг нийслэлийн 2 чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 1-р шугам цэцлэнгийн бүс зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах бөгөөд энэ нь 11 км-урт 16 зогсоолттой байна. 2-р шугам нь архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд нийт 15 км-урттай 23 зогсоолттой байхаар төлөвлөгдсөн. Трамвайн 100% цахилгаан эко байгаль дээлтэд тээврийн хэрэгсэл юм. Трамвайн хөлөг бүрэлдэхүүн нь хөгжлийн бэрхшээлд эргээд зорчгод тохиромжтой буюу нам тавцанд бөгөөд аюулыг мэдэрч ослол гарахаас урьдчилан сэргийлэх ослоос зайлсхийх системтэй. Цахилгаан хангамжийн хувьд трамвайн ихэвчлэн 600-аас 700 вольтын хүчтэй цахилгаанаар ажилладаг. Хөлөг бүрэлдэхүүн нь хадуу цагийн хуваарийн дагуу зорчдог тул иргэдийн ажил амьдрал сайжрах, мөн ажлын бүтээмж дээшлэхэд эерэг нөлөөтэй. Төслийн техник эдийн засгийн үндэслэл энэхүү судалгааг багтаажээ. Улаанбаатар трам төслийн 1 болон 2-р шугамын техник эдийн засгийн үндэслэлийг хот төлөвлөлт судалгааны институтын зөвлөх инженерүүдтэй хамтран боловсруулж, зам тээврийн яамны шинжилгээ технологийн зөвлөл, зам тээврийн хөгжлийн төвийн мэргэжлийн экспертүүдээр магадлуулан батлуулсан. Төслийн байгаль орчны нөлөөллийн наривчилсан үнэлгээ боловсруулах хүрээнд трассийн дагуу байрлах 4 дүргийн 40 хорооны иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж, төслийн талаар танилцуулсан. Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар 90 минут зорчдог бол трамвайг ашиглалтанд оруулснаар 29 минутанд туулах боломж бүрдэнэ. Мөн архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 120 минутаар өнөөдөр шаарддаг бол трамвайг ашигласнаар өртөө 37 минутанд зорчино. Улаанбаатар трамвайн нэг удаагийн зорчилтонд 230-аас 250 хүний багтаамжтай байх бөгөөд автомашинаас ялгарах орчны бохирдол буурч, автозамын ачаалал багасаж, замын хөдөлгөөний хурд 25.7%-аар нэмэгдэнэ. Замын түгжирлийг бууруулж, зорчих хугацааг хэмнэх замаар жилд 49.6 сая Америк доллар хэмэх боломжтойг техник эдийн засгийн үндэслэл тусгажээ.